Нэгэн түүх. 1924 оны 7 сарын 1-нд Монголын анхны шуудангийн марк гарлаа. 1, 2, 5, 10, 20, 50 цент. $1 нэрлсэн үнэтэй 5 өнгө ялгсан энэ багц маркан дээр үлд дийлдэх бат бүхийн бэлэгдэл болсон элдв учир төрслөгдсөний төвд нь 5 нүдэн хээг буулгажээ. Шуудангийн марк нь үндэсний мөнгөн дэвсгэртийн адил үнэт цаас төдийгүй улс гүрний тусгаар тогтнолын баталгаа нэрийн хуудас болдгийг энд дурдхын хэрэг юу вэ? Шухам ямар учраас өндөр дээдс маань Эрдэнэ уламжлалт 5 нүдэн хээгийн шин цагт өртөөлн залж Монголын түүхийн хамгийн ээдрээтэй цаг үе 20 дугаар зууны донсолгонд оршил он жилүүдийн шуурган дор төрийн бэлэгдэл хүү сангийнхаа алтан баталгаанд эрхэмлэн шигтгэж ирвэ. Энэнд бидний мэдэх хийгээд мэдэхгүй, мартсан хийгээд далд зөндмөн хадгалагдаж байгаа олон учиг шалтгаан бий биз. Ямартайч 5 нүдэн шинэ түүхийн монголчуудын сэргэн мандлын туг итгэл найдварын оч өөдлөн дэвжихийн бэлэгдэл болж ирснийг тарих мэлмидэм болгох хувь бидэнд тохиож. Бид хайж байна. Бид өртөөлж байна.